Монголын залуучдын хэвсэл байгуулагдсанаараа илүү залуучууд хамтарч нэг чиглэл, нэг зорилгын төлөө илүү хамтаараа дуу хоолой илэрхийлэх тэр боломж нөхцөлийг бүрдүүлж өгч чадсан байгаа. Монголын залуучуудын хэвсэл гэдэг төрөмс байгууллагатаас өмнө залуучуудын байгууллагууд маш их тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Хоорондоо төдийлөн холбоо харилцаа байдгүй тий. Энэ байгууллага ингээд үйл ажиллагаа явуулдаг даа гэдгээс бүр мэдээлэл биднэрт бол төдийлөн байгаагүй. Хэвслийн хувьд гэвэл түрүүний хэлсэн олонлог одоо бүлгийн төлөөллийн залуучуудын тэр одоо нэгдсэн дуу хоолой хүргэх тийм одоо бас гол давуу талтай гэж яг тэрийг хангахад бол залуучдын хэвслийн дүрмж гэсэндээ маш одоо дотоод ардчлалыг хангахыг бол маш хичээсэн. Тусдаа явах биш тий. Тэгээ тусдаа байгууллагын ашиг сонирхлыг бодох биш. Хамтын ашиг сонирхол, хамтын нэгдлээ бид нар олж харах маш чухал юм байна гэдэг сургамжийг аваад тэгээд энэ туршлага маань одоо бусад төрийн бас байгууллагуудад, бусад орон нутгийн байгууллагуудад үндэсний хэмжээнд бас ингээд төвөх хэмжээний сайн жишээ болж чадчихаа гэж бид нар бодож байна. Монголын залуучдын хэвслийн зорилго нь олонлог төлөвлөлийн залуучдын бодит дуу хоолойг болж төрийн бодлого хөтөлбөрт нөлөөлөх зорилготой. Манай хэвсэл залуучдын олон тал төлөвлөлийн 32 байгууллага байдаг. Гишүүн байгууллагуудын хамтаар жил бүр Монголын залуучдын өдрөөр залуучдын иргэний нийгмийн чуулганы зохион байгуулдаг. Энэ чуулга нь залуучууд өөрсдийнхөө болон нийгмийн хөгжлийн асуудлаар хилцүүлэг өргнүүлж, шийдлээ тодорхойлж холбогдох төрийн албан тушаалтнуудад өөрсдийн зөвлөмжөө хүргэдэг орон зай болоод 3 дахь жилдээ болж байна. Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. Ингээд чуулганы үр дүнгээс гарсан зөвлөмжийг гаргаж авах хэмээн тайзнаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бүгд гэр бүл Ахмад Настан залуучуудын хөгжлийн хилцээний дарга баярмаа. Нэгдсэн улсны байгууллагын хүн амын сангийн залуучуудын хөгжлийн төслийн мэргэжилтэн Баттулаад, Иргэний боловсрол төвийн захирал Наран Гэрэл, за мөн Монголын залуучуудын эвслийн зохицуулагч, чиглүүлэгч Биндэр Яа тайзнуулж байна. За ингээд залуучуудын иргэний нийгмийн 2 дугаар чуулганаас гарсан зөвлөмжийг нэг төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөдөд гардуулж байна. Цааш түүчээс авч явж ажил хэрэг болоход хамтарч ажиллах хэмжээ байж байна. За, юуны өмнө энд хүрэлцэн ирсэн 120 иргэний нийгмийн байгууллага, төрөмс байгууллагын төлөөлсөн 350 залуучуудаа Монголын залуучууд, Монгол улсад залуучуудын хөтөлбөр үүсч өгсөний 95 жилийн Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэж та бүхний ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгэхээр та бүхэн маань тухайн дүүрэг коронавирус эхлээд аймаг сумынхаа төвшөнд асуудлаа гаргаж тавих, асуудлаа шийдвэрлэх төрийн байгууллагын бүтцтэй болсон байна. За засгийн газраас 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахаар яг их хурлд өргөн барьсан байна. Хөтөлбөр маань батлагдаад ирэхэд бид нэр залуу хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэж засгийн газраар батлагддаг. Энэ төлөвлөгөөнд ингэж та бүхний энэ өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг бас төлөвлөгөөнд тусгана. Та бүхэнтэй ингэж цаашдаа хамтран ажиллана гэж бодож байна. Ингээд төр болон залуучуудын чиглэлээр дуу хоолойгоо гарган ажилладаг иргэний нийгмийн залуучуудынхаа цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье. Can you feel it? Now it's coming back. We can steal it. Монголын залуучуудын эвсэлээс хөнхөө залуучуудын чуулганы удаа 3 дахь удаага зохион байгуулж одоо 350 гаруй залуучууд одоо иргэний нийгмийн байгууллагын төлөвлөгөөд оролцож байна. Эндээс орон нутгаас анхаарч байгаа маш их сайхан туршлага судаллаа. Энэ чуулган маань үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаараа 11 аймгийн залуучууд хөгжлийн төвийн залуучуудыг оролцуулж байгаагаараа маш онцлогтой. Захин хэлбэрээр бүртгүүлж тэгээд хариуг бол 2 хоногийн дараа уцтаж ирсэн байгаа. Залуучууд хоорондоо түншилж хамтарч ажиллах ямар давуу талтай, ямар сул талтай болох те. Энийг сул тал байвал энийг цааш нь яаж хөгжүүлэх вэ? Давуу тал байвал илүү яаж боловсронгуй болох вэ? Залуучуудыг сэргээс уран зургийг мадраас нь дээрээс нь бүх хүний оролцоо хангаж ядгаар илүү онцлог. Хүн халамж бүртгэгчид биш, залуучууд бол нийгмийн баялагийг бүтээгч, эерэг өөрчлөлтийг авчрах юм хүч юм аа гэдэг ийм үндсэн гол чиглэл зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл явц тэр төлөвлөлт гарч байгаа бодлого шийдвэр болгон
залуучдын санах санаачлал дээр үндэслэдэг. Сайн дурын ажилд оролцсноороо бол одоо нийгмийн өөрчлөлтөнд бол маш их хөв нэмэртэй. Нөгөө талаасаа энэхүү чуулган одоо зохион байгуулснараа нийгэмд зохион байгуулагдаж байгаа олон сайн дурын ажлуудыг нэгтгэж орон нутаг болон одоо улс таяар мэдээлэх нь бол маш олон талын ашиг тогтолтой гэж бодож байна. Энэ чуулганаас гарсан баримт бичиг болоод яг энэ зөвлөмжүүдийг төрийн зүгээс яг авж байгаа энэ байгууллагууд өөрсдөө хэрэгжүүлдэг энэ бодлого хөтөлбөртөө тусгадаг байх нь бол хамгийн чухал. Ямар нэгэн зорилт бүлгээс төлөөлөл оролцох боломжтой найгууд даваа талсан гэж үзэж байгаа. Олон улсын гэрээ конвенц, за нүүбийн хүний хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, за энэ чоны стратегийг ашиглаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг олон улсын хурлаар батлуулсан байгаа. Санал туршлага хуваалцаж цаашид хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж байгаад маш их баяртай байна. Яг тэр бүх залуучууд өөрсдийнхөө өсөлтөд хийсэн орон нутаг болон одоо үндэсний хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудаа бас товч тодорхой ярьж тэгээд тэд үүнтэй холбоотой хариултуудыг бас авсан. Тэгэхээр энэ бол маш өөр дүнтэй байсан. Залуучууд өөрсдөө сайн дураараа идэвхтэй чөлөөтэй дуурах, дуу хоолойгоо илэрхийлэх, бусдынхаа өмнөөс төлөөлж, байр суурь илэрхийлэх боломжийг бүрдүүлж байгаа орон зай гэж харж байна. Тэгээд залуучууд гэсэндээ маш их оролцох хүсэл эрмэлзэлтэй, маш их нөөц бололцоотой чадвартай гэдэг нь бас өдрийн чуулганаас бас харагдаж байна. Тэгэхээр дунгуудахгүй төр залуучдын нийгэм хооронд бас ахалтай одоо хамт ажиллагааны түвшинлийн бас тийм сайн туршлага бий боллоо гэдэгт байна. Төрийн бус байгууллагууд за мөн залуучууд өөрсдийн төлөөлөл нь оролцож бас өөрсдийнхөө оролцоог хангаж дуу хоолойгоо санал санаачлалаа төрд хүргэх боломжинд бүрдсэн гэж үзэж байгаа.